Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын тэрбумтан Jeff Bezos удахгүй хурмаа хийх гэж байна. За түүний хурмаа хийх газар нь дэлхийд алдартай Венец хот байгаа юм. За Венец хотын залуучууд харин энэхүү хурмын ёслыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна. За тэдний хувьд энэхүү эсэргүүцэх болсон гол шалтгаан нь бол Венец улс сүүлийн үед жуулчдын хүлд дарагдах болсон. Өөрөөр хэлбэл хит жуулчлал тус улсад тус хотод бол үүссэн учраас энэхүү дэлхийг тэргүүлж байгаа баячууд ирж тус хотыг хотын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа явдалд бол дургуутж байгаагаа илэрхийлж байгаа юм байна. За Венец хотын залуус Венецийн Rialto гүүрний доор цугларч тэрбумтан Jeff Bezos болон сэтгүүлч Лорен Санчес нарын удахгүй болох хурмын эсрэг арга хэмжээ авна гэдгээ мэдгдсэн. За тэд бол энэ үйл ажиллагааныхаа үеэр Bezos-т орон зай байхгүй гэсэн томоохон хэмжээний банер өргөж тухайн гүүрэн дээр өлгсөн байна. За хэдийгээр энэ хурмын талаар бол нарийн ширийн мэдээлэл олон нийтэд төдийлөн ил болоогүй маш их нууцлагдсан хурмын үйл ажиллагаа болох төлөвтэй байна. За ямар ч тач гэсэн зарим их сурвалжийн мэдээллээр энэ хурим бол нийтдээ хурмыг зохион байгуулахад 10 сая долларыг бол зарцуулахаар төлөвлөж байгаа тансаг зэрэглэлийн хурим болох магадaltaй гэж мэдэгдэж байгаа. За Пүрэв гарагт бол өнгөрсөн Пүрэв гарагт энэ асуудлыг эсэргүүцсэн залуучуудын бүлэг хонхот цамхаг дээр Безосыг хориглоно гэсэн бас бичгийг үлгэж Сан Жоржо Мигор арал дээр хэд хэдэн газар дээр бас үлгэж байгаа юм байна. За мөн Венецийн түүх хэсэгт 14-р зууны үеийн Misericordia нэртэй хуучин сургуулийн зэвсэг агуулга байсан. За одоо бол онцгой газар болсон. Энэ газарт бол хурмын гол ослол болж магадгүй гэсэн ийм цуу яриад игдэж байгаа. За энэ ёслол нь 6 дугаар сарын 28-ны өдөр бол болох төлөвтэй. За тийм учраас энийг бол эсэргүүцэж залуучууд Bezos хизээч Misericordiад бол очихгүй гэж мэдэгдээд бид цууг шуудуудыг хаана гудамжуудыг биеэр хааж хийлдэг онгоц заваар бол хаалт хийх болно гэж мэдэгдэж байгаа. Мөн загсаалд оролцсон хүмүүсийн дотор эсэргүүцлээ илэрхийлж байгаа хүмүүс энэ эсэргүүцлээ хот бол ямар нэгэн баян хүмүүсийн хурмаа хийх зурагт нь үлдэх ил цагтлын газар биш, харин бид нар бол олигархуудын өмнө нугарахгүй хот гэдгээр олон нийтэд дурсагдахын төлөө энэ жагсаа цуглааныг явуулж байна. За бид нар энэ хүү 10 сая долларын хурмыг тасалдуулах боломжийг алдаж болохгүй гэж мэдэгдэж байгаа. За мөн энэ хуримтай холбогдуулан Безосын 500 сая долларын үнэтэй супер даруулт онгоц нь Горо аралд ирсэн байна. За бусад тансаг зовоод хотын бомбуудад тавигдах төлөвтэй байгаа юм байна. За бүтэн энэ арга хэмжээтэй холбогдуулаад сүүлийн үед олон хүн ажлын байртаа болох боломжтой гэж бас орон нутгийн засаг захиргаа харж байгаа. Гэхдээ эдгээр ажлын байр нь бүтэн цагийн гэхээс илүү хагас цагийн арга ажлууд байх магадaltaй. За энэ нь бол залуучуудын ажил эрхлэлтэнд төдийлөн эерэг нөлөө үзүүлэхгүй учраас залуучууд бас эсэргүүцэж байгаа юм байна. За мөн Безосын хурим бол ерөнхийдөө энэ Венец хотод нүүрлээд байгаа асуудлуудыг илэрхийлж байгаа нэг шинж тэмдэг болж байгаа юм байна. За яагаад вэ гэх юм бол сүүлийн үед хит жуулчлалтай холбоотойгоор тус хотод бол асуудлууд нүүрлж байгаа. За нийгмийн байгууламжууд болох сургууль, эмнэлэг, хямд орон сууц зэрэг зүйлүүд үйлчилгээний хомсдол бий болсон. За гэтэл бол жинхэнэ оршин суух хэвээр хүмүүс нь бол хотоос хөөгдөж хит аялал жуулчлалын улмаас бол баячууд болон бусад жуулчид ихээрээ тус усад бол тус хотод байрлах басна өсөргүүцлийг өдөх гол шалтгаан болж байгаа юм байна. За Венец хотыг хүмүүс бол 6 цэнгэлийн газар гэдгээр харж байгаа. Гэвч бол энэ бол бас хүмүүс амьдардаг газар гэдгийг олон нийт оршин суугчдад сануулахыг хүсэж байгаа юм байна. За энэ асуудлаас болоод энэ ялангуяа Венец хотод хит жуулчлал хөгжсөнтэй холбоотойгоор олон жилийн туршид бол эсэргүүцлийн бас хөдөлгөөн өрнөж байгаа юм байна. За Grandi Navi гэж байхгүй том хөлөг онгоцгүй гэсэн томоохон компанит ажлуудыг нийгмийн бүлэгийн бүлэглүүд зохион байгуулж байсан. За үүнээс эхлээд бол зарим амжилтнуудад хүрсэн юм байна. За аяллаа томоохон хөлөг онгоцуудыг Венец хотод бол зогсохыг нь хориглож чадсан байна. За тухайлах юм бол Венецэд хүрдэг байсан Norwegian Cruise Line болон Венецийн хөтөлбөрүүдийг санал болгодог томоохон круиз аяллууд бол тэнд зогсож үйл ажиллагаагаа явуулах болсон. За Венецээс гараад өөр бомб болох Равена болон Trieste бомб руу зогсож үйл ажиллагаа явуулах болсон байна. За мөн Airbnb зэрэг богино хугацаанд түрээсэлдэг байр орон сууцтай холбоотой сүлжээнүүдийг бол бас орон нутгийн эрх баригчид болон хүмүүс
эсэргүүцэх болсон. За тийм учраас бол хүн эзэмшиж болох үл хөдлөх хөрөнгийн тоог энэ одоо эсэргүүцлийн улмаас өөрчилсөн. За харин одоо энэ өмнө нь бол Жеф Безосоос гадна томоохон алдартай хүмүүсийн хурим бас болж байсан юм байна. 2024 онд Жорж Клуни болон Амал Клуни нарын хурим болж байсан. За тухайн үедээ бол маш олон сая бас долларыг зарцуулсан, олон нийтийн анхаарлыг татаж байсан хурим байсан. За энэ он гарсаар бол олон сая долларын 3 хуримыг ямар ч эсэргүүцлээргүйгээр Венец хот зохион байгуулж байсан юм байна гэж хотын удирдлагууд мэдэгдэж байгаа. За Бенето Мужийн тэргүүн Лукасия энэхүү одоо Безосын хурмыг эсэргүүцэж байгаа эсэргүүцлийн жагсаалыг гутамшиг гэж нэрлэж бас орон нутгийн иргэдийг эсэргүүцэхгүй байхыг уриалсан байна.